Унтараа. За бид өнөөдөр айл хэсгээ явж байна. Өнөөдөр айл очноо. Тэлмэн унтчул их сайн байна. Тэмээ минь сая өдрөө олоо идсэн юм чи унтаараа минь. Тийм үү. Чи яг надад гой бичлэгэнд ордгүй. Гой бичлэг хиймээгээ санаа өгдөггүй. Mittlerweile finde ich es nicht okay, dass wir unser Kind präsentieren. Das schon gesagt. Wir können auch zu zweit machen. Aber kann ja auch so. Юка ирж байна. За гэрэл гарах гэж юм тийм ээ бид гоо. Миний өдрийн хоолны цаг болж байна. Энэ будак шатсан. Тэгээд энэ брокколитэй нөгөө урж байна. Будатаа урах хийгээд өгд юм уу гэж хэлмэн. Тэгээ сайн уу би тэгээ өдрийн хоолгаа хийчихэд тэгээд одоо ихчээр явах гээд байж чинь бид газ үсээ угаах ингээд дээр нь шуучлаа тэгээ би юм жоохон сэгсээс харагдаад байж магадгүй. Тэгээ манай ихчийн доор нэг л будын даг байдаг. Тэгээд өдрийг өнгөрөөж аваад арай ирэх нэ. За тэгээ өнөөдөр аюу толгоо өвдсөн. Саний өдөр байсан учраас өдөө өвдсөн. Тэгээд толгооны өвдөлт намдаагүй байна. Тэгээ гадаагүй байна. Салхитай агаар амсгалгаа гараад ирсэн сайхан байна. Надад тэгээд машин замын хажуугаар явж байгаа болохоор айгүй чимээтэй ах шиг байна. Манай энэ тийм хөлөө тавьсан юм шүү дээ. Би одоо хүртэл харахгүй л яваадсан. Энэ авирахыг төгчүүлсэн байна. Дандаа нэг унаан цугаа явцдаг болохоор хүлээрээ явдаг болохоор анзаардаггүй байсан байна. За тэгээ өнөө одоо ч үдээс хойш болж чинь тэгээд арай хүртэл хичээндээ сууж байгаа. Арай хоолоо идчихэд тэгээд гэртээ нэрэндээ зүлэг стогоо ногоорсон байгаад. Тэг хичээл гаргасан чи дэлгүүнээ тэрнээсээ буугаад энэ манай хичээл хүртэл яг парк байдаг. Тэнд тоглоно гэд. Машинаа зирч явж байна. Энд цэцгийг хардаа. Ийм гоё цэцгэлж байна. Мань фокус нь сайн тарахгүй. Да таарч. За тэгээд бус болцроонууд нь хараа задраг байна. Энд ингээд хамгийн жижиг нь ангоцсон. Бусд нь ингээд энэ нэг алтан зураг гэж цэцэг түлфэн. Өнөөдөр чинь тэгээд ээжүүдийн баярын өдөр шүү дээ. Тийм ээ минийхөө 5 сарын 9 ээжүүдийн баярын өдөр энд бүтсэн өдөр болдог байгаа. Гай өнөртэй цэцэг. Даанч би чи нөгөө нэг цэцгийн тоосны харшилтай байхгүй юу? Хадны тав. Ма. Идэл сүртэй. Миний бодлоо би тавьчмаар. Идэл хайр сүртэй. Яац ингэ нэхэн хоёр ногоо болсон. Өгөр дээр. Европ амьдарч байгаа юм чи Европ болно шүү дээ. Өнөөдөр хагас өдөр угнаатай уулзч дэлгүр хийснэ гэж ярьсан байгаа. За бид хүүтэйгээ төрүүлээд очиж байж гэж бодоод. Тэгээд энэ цагаан дэлгүр хашаанууд ангоосон байгаа. Карантин дуусаад. Тэгээд сайхан дэлгүр хашаа ангоос очиас хүүтэй амс авъя гэж бодоод зам болж байгаа юм чи. Тэгээ өнөөдөр Ами Тэлмэн хоёрыг бас тоглоулнаа. Юуц эхлээд төрүүлээ дэлгүр арнаа. Өнөөдөр хагас өдөр ихэд гадуур хүн бас их байна. Би нэг өөртөө өмнөд авд юм уу жоохон өргөн өмнөд дээр авд юм уу гэж одоо явж байна. Тэгвэл байнгас барин өмнөд өмсөхөр нөхөтэйгээ тоглож моголоход аягүй хэцүү байдаг. Өнөө тэнд хандагаа зайс гот зогсож байна. Тэлмэн энд
айс идэхгүй өөр хэмиг идчих. Тэгмээ чи айс идчихад арай хандаж чадахгүй байгаа. Гадаа халуун болчлоо. За би тэд юу яаж яагаад дэлгэрсэж байгаа. Тэгээд одоо хоёр хүүхдэд тоглуулах гад тоглоомын тал барьсан байна. Тийм минийх наа чин дуугүй. Барьсан байна. Нөгөө сүүлийн хэдэн блогоор оруулсан тоглоомын талбай байна. Тэгээд энэ жоохон тоглуулж байгаа. Тэгээд гэрлэгөө харцгаана да. Тэс минийх аа. Оо тийм дуугүй нэ штэ минийх тийм дуугүй. За бит өнөөдөр нэг иймэрхүү сайхан байлаа. Одоо тий хоёлаа харидаа тийм ээ аав нь хоолоо үлдээ хийгээд төлөөж байгаа гэсэн. Хари энэ хүүхэд зөндөл тоглолоо. Чи зөндөө тоглосон байгаа да. За сайн уу гэртээ ороод ирлээ. Гэртээ ороод ирсэн чи амка хоолоо бэлдээ тавьчих. Тэгээд гадаа сакс тоглож байгаа гэж байна. Тэгээ бэлдээ тавьсан учраас хоолоо гэлс хийчихье. Амка айгуу сайн цөөнгийн гурил айгуу сайн хийдэг болсон. Энд ингээд цөөнгийн гурлаа бэлдээд энд ингээд одоо сонгоноо бэлдээд энд төмсөө бэлдсэн байна. Тэгээ бигээс маха ирчэл болоо. Тэгээд амка хаяа ингээд юугаа тавьсан байдаг. Бэлдээд амар хүүхдтэйгээ орой ирж байгаа учраас хоол их зав байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол 10 минутын цөм маань болчдөг гэсэн үг их амар. Тэгээд ажилсаг нөхөртэй байх юм билээ энэ да. Юм бид ярьж тэгээ сая нэг ууна ами би дөрөв камера нөгөө завсарлагаанаар биднэрт хоол авчирч өгөөд яг сүүлийн удаа шиг хоол авчирч өгөөд би дөрөв сайхан гадаа тоглоомын талбай дээр иччээд тэгээд жоохон тоглож байгаа. Тэгээд ирлээ. Тэгээд ямар ч гэсэн би тэр орой бол хоол идэхгүй. Хамкад ямар ч гэсэн цөөн нэгээ тавьчих. Бэлдээ тавьсан учраас. За хоол болж хооронд өнөөдөр юу авсан бэ гэхээр би нөгөө өмнөд аав нэг уугна гэж гарсан да. Тэгсэн чинь өмнөд авах гэжсэн газар маань аягүй их очртой. Тэгээд очрлгөөр дэлгүр ороод явцсан. Тэгээд өмнөд аваагүй гэсэн. Тэгээд 100 болж байгаа тэлмөнд амс хэрэг болоод ингээд хэдэн амс авсан. Тэгээд дээрэс нь маск авсан байгаа. Тэр тусмаа солонгос маск уунаар дээр авсан. Тэгээд би 10 ширхэг ихэн ууна бас хайрцагт 10 ширхэг байсан. Тэгээд би тэр 5-5-аар ингээд хойлоод авсан. Тэгээд нэг нь болохоор юм коллагентэй ийм маск байна. За тэгээд нөгөөх нь болохоор ийм шнекэтэй буюу монголоор юу вэ? Эмгэн хүмүүстэй. Ийм хоёр солонгос маск би тэр авсан. Тэгээ энийг гоё тавьж үзнэ. Тэгээд ерөнхийдөө маск дундаа солонгос маск айгуу дайжгүй юм шиг санагддаг. Аа тэгэхээр эндээс маск авахаар ерөөсөө тийм үр дүнгээ нэгсэн юм байна. Яг ч юм уу солонгос маск нь тассан болохоор тэгдэг юм яа. Тэгээд одоо нэг ойрын үед чинь наашаага шууд явахгүй Монголоос тийм учраас ерөөсөө маск авч чадахгүй байсан. Уг нь бол хаяад нэг Монголоос наашаа маскнууд явуулаад идэх юм манай ихч. Тэгээд цаг үеийн байдлаас болоод явуулж чадаагүй. Тэгээ хашгүй хараа эндээсээ маскнууд олоод авчлаа. Сүүлд би нөгөө нэг кокос нуустай юутэй кокос нуусны тостой
маск тавьсан. Тэгээд тэр жоохон хурц үнэртэй юм байлээ. Гэхдээ үр дүн нь айгүй сайн, бас солонгос маск. Тэгээд яг тэр солонгос маск авсан дэлгүүрээсээ энэ солонгос маскнуудыг олж авсан. За тэгээд одоо сайхан зуны үйлрэлээр жин нүүр мөрөндөө сайхан арчилгаа тордлогоо хийхгүй болвол ялангуяа миний энэ арьс ч өөрөө хур арьс учраас айгүй маск тавил их сайхан болдог. Өнөөдрийн худалдаа авалт нэг иймэрхүү байх шүү дээ. Энэ үргээд блогоо өндөрлөе. Бидэнтэй хамт байсан баярлалаа. Дараагийн блогоор дахин уулзлаа. Баяртай.